мэндийг дэвшүүлээ. Өглөөний мэнд. За бүүний хаш хоёр өнөөдөр та бүхэнд нэг сонирхолтой бичлэг үзүүлэхээр бэлтгэсэн байгаа. За чөтгөр одогсод гэж орчуулах уу тийм ээ. Чөтгөр одогсод. Тийм. За тэгээд энэ манай юун дээр гарч ирсэн юм бэ? Монгол телевизээр аль зүгээр нь би мэдгүй нэлээд хэдэн жилийн өмнө бүр Монгол орчуулгатай гарч ирсэн. Тэгээд би ягаад өнөөдөр энэ нэг ярих болсон шалтгаан нь болохоор ийм юм манайх энэ нэг үзэж ойлгож мэдэх хэрэгтэй. Хүмүүст тус болохоор. Тийм тус болохоор сануулга болохоор энэ бандит киног бид ер нь чадах нэгээр ингээд тайлбарлаад ингээд үзье. Одоо ер нь сошиал тийм ээ ертөнцид бас луурчид бас яаж орж ирдэг, яаж хүмүүс рүү ханддаг. Сүүлийн технологиг их ашиглаж байна тий. Тий. Утас, мессенжер тийм юмнуудыг ашиглаад хүнийг одоо хэцүү байдалд оруулах тий. Бүр юучгүй болгох. Тийм зүгээр л бүх хөрөнгөнд хургааж авах. Амар юм ээж шүү дээ. Тэгээд аюу их нод телевиз сувгууд бий болсон. За тэгээд энэ дээр болохоор яг 90-ад оны яг дунд үеэс гарч ирсэн яг луурчдын тухай ярьж байгаа. Тэр нөгөө нэг мундаг гэдэг нэг хүүхэн байдаг шүү дээ. Хэн блэ? Чиний дүү Жуна тий. Жуна хүртэл энд гарна тий. Тэгээд энэ колл центрууд гэдэг иржсэн хүмүүсүүд бас байгаа лээ тий. Монголд хүртэл ирж иржсэн хүмүүс байна. Юунд одоо колл центр гэхээр чинь одоо нэг утасны төв. Тэгээд утсаар ингээл яриад одоо утасныхан нөгөө минутын төлбөр нь маш өндөр. Аха. Тэгэл аль болохоор ингээл толгойг нэргүүлээл зовлонгийн сонсоол тэр зовлонгоос нь ангижруулах биш бүр улам сэтгэлээр унгаагаал байнгын үйлчлүүлэгч болох зорилготой тий. Тэгээд энэ нэг нууц камераар хийцэн бичлэгнүүд аюул хөвөл шүү дээ тий. Энэ нөгөө Борис Соболев гэдэг сэтгүүлч хүн тийм ээ. Тий, яг энэ хэргийг мөрдөж байгаа. Мөрдөөд их олон жил бас мөрдсөн юм шиг үлээ. Айл 14-5 оноос хойш юм шиг үлээ тий. Жуна эднэртэй уулзч ирснийг харахад. Оо тий. Тийм байлээ тий. Энэ сэдвийг бол их эртнээс судалж эхэлсэн. Тэгээд одоо юм 2-3 ангит юм нэвтрүүлэг хийсэн юм байна тийм ээ. Тэгээд ингээд өөрснийгөө ингээд дандаа ингээд талтыг харагч зөнж за ангаагч бөө удган тий яг ингээд яац. Тэгээд ингээд эдгээр чинь өөрсөндөө бүр ингээд актем гэдэг бүр зохион байгуулалт тийм профессор, дээд профессор олон улсын тий академич олон улсын одоо юу гэдэг чинь тий холбоо байгуулсан тийм диплом юутэй одоо медальтай тий бүр юм өөрийн ингээд саб калчрал үүссэн байхгүй тий субкультур үүсчихсэн. Тэгээд 2007-оос 9 оны хооронд Рос стандарт гэдэг бүр юм холбооны байгууллага эдгээрийг бид нэр ингээд нөгөө одоо шалгаж тогтоо юу гэдэг итгэмжлэн эднэр гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Тий, баталгаажуулъя гэж тийм ээ. Сертификат өгье гэдэг. Тэгэхээр нэг улсын байгууллага нь одоо нэг үгээр хэлэх юм бол эднэрийг баталгаажуулахын тулд хичнээн өрөөл авдаг. 20,000 өрөөл аваад эхэлдэг байсан гэж байгаа. Тийм гэсэн. Тэгээд ингээд янз бүрийн тэр одоо физикийн хууль эдгээр уг нь байгаа шүү дээ тий агаарын температур чийгшил тэр мэрийг юу тооцолгүйгээр ингээд нэг одоо ийм янз бүрийн юм хуучин аппаратын дээр ингээд шинжилгээ хийгээл тэгэл энэ хүн бол ер бусын энергитэй байна чадвартай байна эдэргээ тий энийг бол тэгээ 9 онд хаасан юм билүү тий ер нь хориглоод боловсон тий тийм холбооны байгууллага ингээд нэг ус нэг юм юу тий нэг аягтай усад ингээд за энэ одоо аягтай ус одоо яг ингээд химэн тийм байгаа үзгээд 3.16 байна. 3.16 байна гэдэг. Тэгээ ингээд хийснэ. Нэг эмхтэй дөнгөтэй тий. Домч эмхтэй дөгөөд нөгөө домч эмхтэй нь гараараа дээр нэг жоохон ингэчээд тий. Буцаад ясан чи 3.75 болцсон байна. Тий. Тэгэхээр энэ бол баталж гэдэг. Аюу тийм. Тэгээд тэр бол ерөөсөн ийм одоо бюрократ албан хаагч нарын л бизнес болж хувирсан юм байлээ тий 2-3 жилийн турш. Нэг хүнээс тийм ийм одоо итгэмжлэх тийм хуудас цаадуул нардуудаас мөнгө авдаг сорож авдаг тий хөлтөж авдаг нөгөөдөл нь болохоор нөгөөдөлөөс татвар авдаг тий тэгээ зүгээр нэг цаас өгдөг тий тэр яг ингээд юун дээр тэр Соболевч энэ айгуу гоё ярьж байгаа юм аа. Үгүй дандаа нэг юм
тийм боловсралгүй ч юм уу сургуулиасаа хөөгдсөн ч юм уу Тийм. тийм хүмүүс Тийм хүмүүс ийм юу болоод байна. Далдын хардаг, үзүүрч ийм хүмүүс болоод байна надад бол. дом чи нэг тэрэг. Би трактор барьдаг жолооч нэг залуу. Акцент тий. Шорлогны газрын. Тэгээ бас нэг шорлог нэг газрын үйлчлэгч залуу. Залуу Адилхан гэдэг юм буу болцсон тийм ээ. Актер нэр авдаг тий. Черномор, Серафима, Дарья гэх мэт тийм тий. Гой Гой нэрнүүдтэй тий. Тэгээд хамгийн амар тэр нууц бичлэгээр нь одоо энэ гарч байгаа нууц бичлэгээр нь тэгж байгаа байхгүй юу? Өө эдгээр юу та нар тийм ээ шууд л залгаалвал Тий. хизээж алдаж болохгүй ш тэр үнийг. Тархинд бацдаг. Тий шууд л бац. Тэгээд өө өмнө залахгүй яагаад да. За яг арай ороотойг байна. Тий, яг үнэ. Тий ер нь ингээд оройтсон бол ер нь болохоо үлчих гэжсэн байна. За одоох наадахтай чинь ажиллахгүй бол ийм да анхаараарай. Тэгээ танаа ингээд юу удмын чинь ийм хараад байна. Танаа тийм юм байсан уу? Тийм хүн байсан уу гэдэг ингээд амар тоглолтой. Хувь заяаны картыг чинь засаж өгөхгүй бол болохгүй гэдэг л тий. Тэгэл ерөөсөө тэр авж байгаа мөнгө нь бол ерөөсөө ингээл 2 дахин өсөөл явдаг тий. Эхлээл 10,000 гэжсэн аа. Тэгэл 20 болоод тэгэл 200 болоод тэгэл явдаг. Хүмүүсүүд ерөөсөө байр сав үл хөдлөхөө алддаг юм билээ тий. Тэгээд хүмүүс яаж тэгж тийм юм итгэдэг юм. Тэгэхээр энэ бол манайд ч гэсэн юм бол байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ энэ хүн олон жил сарын туршид энэ сурвалжлага одоо 90 сурвалжлага хийж явсан юм шиг байна. Нэг цагтаа гарсан тий. Тэгээ ингээд тэр хүн бол ингээд 100 хүн хандлаа гэхэд 100-аас 10% нь 10 хүн л энэ болоод итгэж болохгүй. За юу ч үлээ тэгээд ингээд бие татаад дахид залхаа болдог гэж байна тий. Тэгээ 90% нь бол толгоогоо тархиа угаалгаал тэгэл ерөөсөн мөнгөө барайл тий уйлж дуулаад миний нөхөр өөр хүүхэнтэй болчлоо та нар л надад тусалж чадна ч гэдэг юм уу тий. Эсвэл одоо хамаатай садуу маань ихч маань дүү маань хавдартай болчлоо тэгээд яаж ямар нэгэн байдлаар аварж өгөөч удаан амьдруулж өгөөч нэр гэл. Ер нь бол дандаа хүний зовлон дээр мэдээж ирэх тулгуурсан. Хүн өрөвдөж ганц шин байхгүй. Тийм тэгээд эдрийг чөтгөрүүд одогсод гэд нэрлэдэг байгаа шүү дээ. Зүгээр сүнсээ мөнгнөөс судалдсан. Маш их мөнгнөөс судалдсан. Нэг залуу ууж ирээд одоо ярина. Тэгэд ярьсан байна уу. Тэгсэн чи тэр тэгж байгаа шүү дээ. Юу өрөвдөд ах юм юу ч байхгүй дотор тий. Зүгээр чи тэр нэг мөнгө гэж шаар тэр хүнийг. Тийм мөнгөний их сурвалж тий. Зовлонгийн улам нэмж тэр хүнд ойлгох. Айдас төрүүлэх. Тий айдас төрүүлээд зовлонгийн улам их одоо болгож өөрсдөнд нь харагдвал. Тэгээд өөрийнхөө одоо тийм юуг одоо үйлчлэгийг санал болгох. Тэгээд чинь үйлчлэгийг авахгүй дахин гэж тий ирдэг ханддаг залгадаг хүн л болгож хувиргадаг тий. Тэр бүр юм мэрэгжлийн бүр юм сэтгэл судлаач эднэр ингээд зөвлөгөө авдаг юм шиг тий. Тийм хүмүүсүүд нь өөрснөө энэ чөтгөрийн замд ороод ерөөсөө явцдаг тий. Тэгээ энэ эднэр ингээд Москвад гэхэд 50 гаруй байдаг гэж байгаа байхгүй. Энэ колл центрүүд Москвад 50 гаруй байдаг. Тэгээ тэр цагтаа ингээд ярилцлага өгж байгаа цагтаа ингээд нөгөө 100 хүнээс 10 л бие татаж чаддаг гэж ярьж байгаа цагтаа өөрөө эднэрийн ингээд нөгөө панааланд нь ороод 30 сая рублийн хахуул авч явахдаа баригдаад тэгээд 10 жилийн ял аваад ингээд шоронд ингээд шүүгдэж байгаа энэ гинт орж ирдэг гинэ ингээд нөгөө барих гээл тэгэхэд нөгөө нөхдүүд бол нэг инээлмсгэлсэн дүл тоосон юм уу маань нууц айлцэн тий яг л бол дээр нь мэдж байгаа юм шиг тэр залууд нэг залууд ярьж байгаа нэг явж за найдвартай чамаг одоо тийм ээ чиний дээвэр байна чамаг хамгаалах дээвэр байгаа тэрэнд тэдэн рублийн одоо үнэтэй байдгийг гэх юм бол цаад прокурор бүх юмнууд чиний гарт ороод ирнэ. Чиний төлөө бол цаад үн чинь жинхэнэ үйлчлэнэ. Төлбөрийн төлж биентэйгээ нийлчихсэн тий. Тэгээд тэр ингээд баг цонхоор нь цаана ингээд Кремль харагдаж байгаа аятай тий. Тийм ингээ өндөр оффист ингээд талбай түрээслээд авцсан. Тэгээд ингээд ийм хүмүүсүүдэд ийм диплом, тэр нөгөө итгэмжлэл, тий, сертификат өгөөд бийждэг нэг хүн гарсан тий. Тэгээ санаж байна да. Тэгээ би өөрөө энийг ингэж энэ зөвшөөрлийг авахын тулд 1.5 сая тий доллар гэж өгчсэн гэдэг тий. Тэгэхээр бол ерөөсөө л ингээл төвшөнд энэ бизнес хийх боломжийг ингээл бүрдүүлсэн л байж байгаа юм шиг байна. Тэр уцаар ингээл ярьжсэн хамаа. Өөе хонгормын чи яагаад өмнө уцтайгүй юм бэ? Ингээл аюу ингээл ээлдэг мөртлөө ээлдгээр айлгаж сүрдүүлээд хамгийн амар нь яа эсвэл хүнээр зүгээр л
тоглоо хайждаг юм лээ. Тэгээд энэ Соболевын тэр одоо энэ сурвалжлагч ярьж байгаагаар бол ер нь ирчүүд бол тэрэнд автагдах нь аюу ховор. Маш ховор тийм. Маш ховор. Тийш. Дандаа эмэгтэйч. аваачууд. Ихэвчлэн тэгээд хастай ганцаард нь дандаа эмзэг болцсон хүмүүс өртдөг шүү гэж анхааруулад байсан. Боловсролын төвшин тааруу. Тий. Гэхдээ яг ингээл агро техникч те хоёр дээд боловсролтой эднэрсэн хүмүүс байгаа. Тийм хүмүүс хүмүүс байгаа. Гэхдээ ихэнх үнэхээр л 90-95% нэмэгтэйчүүд. Тийм ээ. Тэгэхээр яг энэ нэг гендрийн бас ялгаа байна. Бага үстэй. Бага тий. Ирчүүд бол тэнд орчод нэг яахгүй тий. Ингээд газраа гэрээ тий байшин саваа ингээд үгүй хийчихэд хамаатай саданда хандаад надад туслаач гэхээр тэднэр нь юу яриад байгаа ингээд тий бүр ингээ ууралдаг тий. Тэгээ хамгийн гол нь энэ хүмүүсд колл центрт хандахад нь ерөөсө хинт ч битгий хэлээрээ. Тэгээ банк руу яваарай тий банкт очиж мөнгөө тушаахта хүмүүсийн нүд рүү битгий хараарай. Тий. Тэгээ нэг эмэгтэй гарч исэн хөөрхи байр савгүй юу ч болсон эмэгтэй тий. Нөгөө эмэгтэй их чинь илүү юу ингээ хавдар тэгээд их чигээ авч үлдэхийн тулд хамаг юм ингээ зориулсан. Тэгээ их чинь өгсөн чи итгэхэ болцсон тий. Тэгээд тэр үед энэ нэвтрүүлэгт оролцоод ярьслага өгж байгаа байхгүй тий. Намайг ингээд нохоо муурны нүд рүү хүртэл харж болохгүй шүү банк явахдаа. Хинт ч хэлж бүр ингээ таалбалаад байгаа байхгүй. Тий хараа нөгөө телевизийн удирдлага бариулаад тий. Бариулаад наатахыг кармалаад очих ёстой шүү өдр гэж хэлдэг тий. Тийм амар ингээ майндаар нь тоглолдог. Тэгээд ард нь инээлдээ сууж байгаа. Инээлдээ суужсан. Амар тий хүний тэр хүний зовлонгоор тоглож байгаа нь хамгийн амар тийм ээ. Тэгээд энэ яг ёстой нөгөө зүүрлэл хэлдэг чинь нөгөө хин Дантегийн нөгөө Божественная комедигийн зохиолууд гэсэн тий ингээд нөгөө 7 давхар ингээд доошоогоо нөгөө там руу очичоо тэгээд дараа нь нөгөө ариусах юугаар дамжаад яваад хүрдэг тий нөгөө хайртай эмэгтэйгийн араас яваад тий Виргилийн шүлэг энэ тэр байдаг шүү дээ. Яг тэр шиг ингээд хэрвээ энэ дэлхий дээр там гэж байгаа бол энэ колл центр юм шиг л. Тий. Тийм ээ. Ер нь л эдгээр. Ерөөсөө л энэ тий. Ерөөсөө ингээд хичнээн юм гоё одоо их мөнгө олдог гэж байна. Тэр нөгөө зөөгч хийжсэн Узбек залуу чинь тэр залуу ингээд нөгөө тэмдэглэлийг гаргаж үзүүлж байгаа. Одоо өдөрт хичнээн рүүбл. Өдөрт хичнээн үүсэн тий 17,000, 20,000 рүүбл тий 38,000 рүүбл эднэр өвчсөн. Тий шаал юм алтаатай орсоор өвчсөн. Тий. Мур Пёт. Тий. Огд нэг мякис дагтай багчсан шүү дээ. Пёт гэдэг. Пёт. Тий. Жина Пёт. Эмэгтэй дүүн не Пёт. Тий. Өөр тийм амар судалгаатай тэмдэглэл хийнгээ тархинд бац. Тий. Тэгэд өөрөө бичвсэг байхгүй тий. Бичвсэг байх. Тэгээд бид нар юу буруу юм хийсэн? Бид нар хүнд ингээд туслахыг хичээж байгаа. Тэр телевизээр гардаг чинь бол харин ч аюултай гэж байна тий. Тий. Тэгээ энэ телевиз медиа энэ бас холбоотой болж таарсан тий. Тэгсэн. Тий. Тэр нөгөө экстрасенсийн тулаан гэдэргээ тий. Далдыг үзэгчдийн тулаан гэдэг олон сезон гарсан шүү дээ. Тий шүү дээ. Зүүн бэлгийн тулаан. Зүүн бэлгийн тулаан байхгүй. Тий. Зүүн бэлгийн тулаан дээр энэ нөө нэг яах вэ хоёлаа. Зүүн бэлгийн тулаан гэдэг. Тэгэхээр бүр тэрэнд оролцсон хүмүүсүүдийг энэ Соболев юу яасан тий. Шалгасан тий. Урьж авчираад тэр мөнгө төгрөгийн төлөөд тэгээд одоо хүн олоотгооч гэдэг тий. Тэг ингээ 3 машин тавиад яа. Тэнгүүт ерөөсөө тэр редактор нэвтрүүлгийн юм туслах одоо оператор юм ажилтнууд байдаг штэ. Ингээ тий одоо реквизит юм уу зохион байгуулалтын гэрэл мэрэл тааруулдаг тий. Тэр хүмүүсүүдэд хандаал ингээл чимээгүй яг хана аяг нь хэлчих. Юу ингээ тий санаа өгчих хэднэрээ хэрэгтэй бол чи хажууд нь очиод зогсож явах тий. Тэр холхон ингээд тэр машины харалдаа зогсчих гэдэг. Тэгж гойдог тий. Телевизийн яагаад бас зөвшөөрөд тэдэрт тий нөгөө бүгдэд арчиж болохгүй шүү дээ. Тэгэхээр заавал нэгэнд нь юм хоёронд нь яг ингэж хэлж өгдөг тий. Телевизийн өөрсдийнхөө юуг алдчихгүй шоугод хийж байгаа байхгүй хамгийн амар. Тэгэхээр хамтарч дуури гэдэг нэг гэсэн үг. Хамтарч одоо ингэж одоо бараг л тамыг бий болгоод байгаа. Тийм ээ. Тэгээ энэ одоо тэр одоо манайхаар бол нөгөө шар хад шиг имлэг твитж байгаа тэр эмгтээчүүд байсан тий. Хоёр дээд боловсралтай тэгээ хавдраа имжлүүлэхгүй хортой мөөгний ингээд нөгөө ханд уусаар байгаад муужраад тэгээд одоо имлэгт ингээд өглөө хүлээгээд байж байгаа гэх юм. Их өрөвдмөр тий. Эмчэд очиж болохгүй шүү гээл хэлчих. Эмчэд хэлчихдэг тий. Эмчэд очиж болохгүй чи тэгэж болохгүй ингэж болохгүй тэгэж болохгүй. Тэгээ чамаг тэр таны хажуудаад хүн чинь хараасан байна. За их ойрхон хараажтай гэдэг чинь яг л одоо бидний сонсож ийсэн тийм юмнуудыг бас л яриад. Тэгтээ тий удмын хараал гэж нэг амар юм яриад байгаа юм тий. Карма гэдэг л тий. Тий, карма одоо хов тайвлан одоо ер нь хүний тэр нэг юм
барьж яаж болохгүй нэг базаж тийм болж тэгвэл бүгдийг ашиглаж байгаа үстэй. бүгдийг нь ашиглаж Тий. байгаа. Тэгэд ингээд яг баримттай юм бариад авах гэхээр тийм чинь одоо бодтой юм байхгүй. Тий. Ерөөсөө Би худлаа тархийг хэлээгүй базж тий. Би худлаа хэлээгүй. Би үнэ хэлсэн гэдэггүй мэлзээ сууж тий идэг. ингээ мөнгөний авахта хэдэн 10,000 тий хэдэн 100,000 рубль авдаг учраас тэр ингээд нөгөө падан шиг ийм цаас үлддэг юм билэ. Тэг тэрэн дээрээ энэ мөнгийг би сайн дураараа шилжүүлсэн болно тий. тийм бичиг ингээ гарын үсгтээ навдаг Тий. Тэгээ дараа нь бат гэл. тий нөгөө шүүх цагтаа болохоор яах вэ гэдгээ бүр тэр ингээ үйл явцаа мэддэг болсон. Айгуу нарийн. Маш тийм зохион байгуулалт өндөртэй тийм ээ. Тий. Тэр сургалт хийж байгаа нь амар шүү дээ. Амар тий сургалт. Та нар өвдөж болохгүй шүү. Болохгүй шүү тий. Тэгээд улам доош нэгээд байгаараа. Улам удаан ярьдаг тий. Улам ингэж яадаг тийм юу болгох юм. Хөөх нэг цэвэрлэгч нэг авгаа оочтой. Тийм шүү дээ. 5,000 рубльтай болгож өгөөч гэж цамцсан гэж байна тий. Олон хүүхэдтэй. Тий. Олон хүүхэдтэй. 5,000 лөө тий. 200,000 ч үлээ. Эхлээд ингэсэн байхгүй нөө хандсан нь ингээд надад мөнгө маш их хэрэгтэй. Тий, өөрөө мөнгө хэрэгтэй байна. Надад нэг 5,000 рубль ингээд олдохоор нэг ингээд юм уншаад өгөөч гэж гуйсан байна. Тэгээд эцэс сүлдээ 500 сая рублийн. Тэгэхээр 500 мянган рублийн өрөнд орсон. Тэрний 480 нь банкнаас авсан зээл гэж. Тий. Тэгээд өглөө нь супермаркетэд ажиллаад өдөөс хойш оройн машин угаадаг. Тэгээд шөнийн ажил бас. Цэвэрлэгээний шөнийн ажил. 3 ажил. Цэвэрлэгч угаасаа. Тэгээд олон хүүхэдтэй. Тийм ээ. Тэгээд бас амар хэрэг болсон байсан. Та санаж гинөө. Нөгөө нэг ээж нь тийм юмд хандаж мөнгөө өрсөн чинь ээж нь авгаана. Чинь нөхөр нь хурж ирээд алдсан байдаг. Бас нэг тийм юм байсан. Амар кадртай байсан шүү дээ. Санаж гинөө ингээ орон дээр ингээд алдсан байсан. Тэр нь авгаана ингээд нөхөртөө хэлэхгүйгээр янз бүр юм хандаад тэр бөө гэдэг нэг авгаад хандаад тэгсэн чи тэр бөө авгааг энэ нөхөр нь очиад алдсан. Тэгээд тэр шүүх хэрэг ингээд явагдаад тэгээд шүүхээс анх удаа 2 жилийн тэнсэн өгöd гаргасан. Яг тэгвэл тэр алуулсан бөө удган гэдэг эмэгтэй маш олон гэмт хэрэгтэй. Тийм ээ маш олон хүнийг заллиж мэхэлсэн. Ерөөсөө л заллин гэж ангилж байгаа тийм ээ. Мэдээж. Хууль эрх зүйн үндэ бол тэгээд 2 жилийн тэнсэн аваа. Тэгээд тэр хүнийг энэ хүн нөгөө өөрийнхөө зарласан ийм нэвтрүүлэгт ураад нөгөө Азербайджан гаралтай үзмэрчийг те зүүн бэлгийн тулаанд оролцож исэн Азербайджан гаралтай баг сургуулийн багш залуу байсан гэх юм уу. Тэгээ одоо Москвад олон үйл хөдөлгөөнтэй болсон. Тэр унж байгаа машин зшин те эдэлж хэрэгжилж байгаа зүйл нь те гарсан те. Тэгээд тэрийг авчираад ингээд энэ нөгөө өөрийнх нь алсан эмэгтэйгийн тэр удман гэж байгаа. Тэр эмэгтэйгийн зураг. Тэгээд тэр залууг ингээ өөр ингээ крест суулгаад энэ хоёр ямар холбоотой вэ гэж асуулгасан тий. Тэгсэн чинь тэр хүн энэ хоёр бол ээж хүүгийн холбоотой. Гэхдээ энэ ээж нь хүүгээ багт нь ингээд өөр хүнд өгөөд холдсон юм байна. Тэгээ чи баг ээжигээ уучлж хүлээж авах хэрэгтэй баста гэдэг. Огт өөр огтлолцсон юм ярьж байгаа байхгүй. Уг нь бол алуурчин. Тэ одоо тэр хүний амийг одоо тэ өшөө авч ингэж бүрлхийлсэн тэ. Тэгээд нөгөө хүн нь бол өгцөн тийм хүний зураг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хоёрыг бүр ингэж их хүүгийн холбоотой эдэр гэж. Тэгж хадварч байгаа. Амар хадвартай. Амар юм бэлээ. Тэгээд нэлээд ийм опытны гэдэг байгаа байхгүй. Туршлагатай нөхдүүд нь болохоор миний нарийн бичгийг явуул. Тий PR менежер. Тий PR менежерийг явуул. Тэрэндээ уулз тийм ээ. Тэгэхэд тэргээр дамжуулж бас ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөхгүй би яаж тэрэн дээр чи ажиллах юм бэ? Би ажиллах юм бэ гэдэг. Шууд тийм. Яг шууд хэлчихлээ. Шууд хэлчихсэн шүү дээ. Хэлчихлээ ингээд яг нөгөө тийм заалгаж авах санаатай. Тэгээд бас энэ бизнесийг дагаад ийм шал худлаа төхөөрөмж эднэр хийдэг юм. Тийм. Тэ? Ингээ гар тавиулаа тий зөндөө байсан тий тэр аура энэ тэр компьютерийн програм хийсэн. Хараа яг үнэ хэлээд манайд чинь тийм төхөөрөмж аваад орж ирсэн. Тэгээд тэрүүгээр ингээд чакра шалган малгана гэдээ байж байгаа үнтэй би уулзсан. Уулзсан. Танд ямар та маш алгуулсан уу? Мэдээж шалгуулж үзсэн л дээ. Тий. Тэгээд чинь зүгээр хэдэн датчик л байгаа юм шүү дээ. Тий. Энэ нэвтрүүлэг дээр ингээд ерөөсө задлаа дотор нь юу вэ? Юу ч байхгүй. 40-40 грамын хүндрүүлэхийн тулд нөгөө юу свинец гэдэг чи одоо юу вэ? Туулга авчиад ингээд наацсан тий.
Тэгэл ерөөсө дотроо нэг хэдэн мянга гэлээ. Мянга гаруй биш нэг 60-70-аад ийм газар янз бүрээр ингэж яадаг тийм компьютер дээр гардаг нэг юм. Зүгээр хий сонголт байгаа байхгүй тий. Зүгээр лазын тий. Гэл ямар ч хүн байсан тий кастрюл тавьж үзүүлсэн тий санаж байна. Тий, нөө жоохон л жин өөрчлөлтөд хүний халуун өөрчлөлт гэх юм бол тэрүүдийг мэдрээд улаан юм ногоон онгоо тэгэл солигдоод. Солигддог. Тэгэл болоо. Тэгэл болоо. Тэгээ бүр ингээд нөө шалгасан тэр лабораторид ингээд устай кастрюл тавиад тэгээд авраг ин шалгасан тий. Тэгсэн чинь ингээ хүний дүр төрхтэй ийм тийм гээд баахан ингээд гарч ирсэн тий. Тэгэхээр уурлаад байгаа үстэй тэрүүдийг үзүүлж үзүүлж ингээд бүр ингээд зарим газар нь шүү дээ тий бүр ингээд өдрийн сая мая доллар олдог гэдэг гэж тэгж рекламдж байгаа. Өдрийн энэ бизнесийг эхлүүлээ өдөртөө сая доллар олно шүү мөн. Надад ингээд Оросд явж байхад нэг хоёр хүн ирээд энэ бол сансрын технологиор хийсэн юм эмчилгээний юм ичдтэй юм юу төхөөрөмж байгаа. Ингээд явахаар доторх бүх хэрэгтний чинь идгээдэг. Тэг бүр ингээд ихтгэлтэй амар өнөмчлөлтэй яриад байгаа юм. Тэгээ би яг штэ л гэж. Тэг харин тийм юмд итгэдэг хүмүүс зөндөө байгаа даа. Зөндөө байна харин. Тэгэхээр ямар хүмүүсүүд ийм юмд итгэдэг вэ гэхлээр одоо төгшүүртэй тий сул дорой тэгээд одоо ганцаардсан тий социал одоо нийгмийн тийм харилцаа сул тий тэгээд одоо ихэнхдээ боловсрал тааруу орлого багавтар тий ер нь тийм эмзэг бүлгийнхэн асуудал тийм юм билээ ер нь бол тийм яг үнэ энэ чинь одоо ганцаар байна гэдэг чинь энэ чинь айгүй эмзэг асуудал байхгүй юу тий ингээд амьдрал ийм маш хэцүү шүү дээ янз бүрийн хямрал байна тий гэр бүлийн асуудлууд байна өвчин зовлон байна тий тэгэхээр ингээд ер нь амьдрал өөрөө маш ирэм яран нарийн төвхтэй гэдэгт энгийн хариулт хайж ханддаг юм шиг хандах тэр мотивац нь. Миний энэ зовлонгоос ингээд нөгөө өөрөлцөд өгөөсэй ингээд нэг ойлгомжтой амархан хариулт шийдэл олоод өгөөсэй тий. Хүн ид шийдэл чинь өөрөө тэр үнийг амлаад байгаа шүү дээ. Яг маш энгийнээр шийдэд өгье тий. Амарханаар шийдэд өгье гэсэн ингээд нөгөө аргыг хэрэглэж хүнийг бүр хэцүү байдалд оруулдаг. Зарим нь бол бүр амиа хорлсон. Тэр энэ нөгөө Соболев чинь өөрийнхөө тэр одоо энэ Россия гэдэг маш том одоо холбооны канал шүү дээ. Улсын телевиз тий. Энэ телевизтэй ийм зүүн биелэгч нарыг урьж нэтэргээд бүр ийм зориуд тийм прожект хийгээд урьсан байгаа юм тий. Тэгээд тэрэнд оролцож исэн нэг хүн нь удалгүй өөрийнхөө амийг хорлсон. Энд оролцож байгаа хүмүүс өөрснөө ч бас аз жаргалтай. Тэр Марат Башир хүнд гарсан шүү дээ. Гарсан тий. Тэр нөгөө зүүн биелийн тулааныг тий зүүн биелийн тулааныг хийгээд энэ хараа одоо энэ хараа. Одоо энэ нөгөө пианист гэж байгаа. Тэ энэ болохоор дундад Азаас ирсэн эмэгтэй тий. Одоо юм юу удган болчих. За би танаа фантомтой яг таны яг одоо яг тэр сүнсний яг тэр нөгөө давцалд яг орчлоо гэж амар ярьж байгаа үстэй тий. За би тэгээд дараа таныг парапсихолог гэдэг өөрөөр нэрлэлсэн. Тийм ээ. Тий. Тэгээ обязательно что ты мобили дорогая гэдэг. Тий. Тэгсэн чи денег нету мөнгө хотлаа надад чи. Наач олоод ирдэг. Олоод ирдэг амар тий. Тэгээд Москвад амьдрал их өндөр өртөгтэй юм шиг тий. Тэгээд энэ хүүхэн энэ хараа одоо энэ хүүхэн тгийж ярьж байгаа байхгүй. Многие уходили только потому что жалели. Чи өрөвцөнд бол чи энэ ч ажиллах ямар ч чамд тий шанс байхгүй. Тэгээ энэнээс авалж айгүй олон ийм их мөнгө олох боломжоо нусаа ингээд татгалцсан. Тэгээ хүн өрөвдөн гэж тийм юм бол байхгүй шүү. Амар тий. Хайр найргүй. Тэгээ зөвхөн Москвад гэхэд л ийм юм 50 гаруй колл центр гэдэг гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хөдөө орон нутгийн телевизүүдэд маш их ингээ телевизээр ингээд бүр одоо хувь заяаны төвөр гэдэг гэх мэтийн тий. Тийм зөвлөгөө өгдөг юм янз бүрийн гар хөлөөр юм хийдэг тийм нөгөө нэвтрүүлгүүд байдаг. Тэгээл нөгөө алслагдсан тийм хөдөө орон нутгийн хүмүүс бол энд бүр автоматгай байдаг юм шиг. Маш өрөвдмөр тий. Нөгөө нөхөртөө болоод өгөөч гээд ханддаг гэл тий. Нөхөртөө болоод өгөөч гэж аюу ханддаг гэж байгаа. Тэгээ нөгөөдөл нь тоглож өгнө. Тэгээд ингэж та нар одоо өөрснийхөө нэг сэтгхүүг ажил тэгээд инээлдэд байгаа шүү дээ тий. Одоо фантастай бай. Юу ч хамаагүй. Одоо ингээ хараа шумуул юм уу ингээд нөгөө мэлхий гартаа ингээ ингээ дотроо бариад тэгээд нар үзүүлэхгүй амьдаар нь банк хүртэл очиод банкны үүдэн дээр тавьж болно гэсэн
Тий. Тийм амар хачин зан үйл эднэр зааж өгдөг тий. Тий. Тэгээ нөгөөдөл нэтгэцэн дээ. Тэгсэн тэрэнд нь тэгээд бүгдийг биелүүлээд явдаг. Тэгээ нөгөөдөл нь тоглоод байгаа шүү дээ. Тоглоод инээгээд байгаа юм чинь тий. Амар Тэр ийм юмнаас ингээд нөгөө өөрийгөө хамгаалахын тулд одоо анализ хийж сурдаг тий. Тэгээд хүмүүсүүдтэй найз нөхдөөгөө зовлон ярьдаг тий. Нээлттэй байдаг тий. Хүнээс зөвлөгөө авдаг. Тэрийг энэ нөгөө нэг адаптив интеллект гэж ярьж байгаа байхгүй. Тэ ингээ хүмүүсээс ингээд нөгөө зөвлөгөө ингээд авч тэрийг нь өөртөө тусгаж чаддаг тий. Анализ хийж чаддаг тий. Ганцаарддаггүй байхаа. Тэгээд логик, шинжлэх ухаанч хандлагатай болж шинжлэх ухааны янз бүрийн сүлийн мэдээ тий. Тийм юмыг яах. Одоо жишээ нь уран зохиол тэгэл тэгэхэд нөгөө гайхамшигтай ертөнцөөр аялсан Алиса охин гэдэг нөгөө Кэролын зохиол байдаг. Тэрийг чинь бол ерөөсөө логикийн сурах бичиг гэж үзэж байгаа шүү дээ. Ерөөсөө тэр уран зохиолыг уншихлаар логикт ингээд тий суралцаж болдог тий. Тэр жоохон охин яаж энэ нөгөө юм сонин гайхамшигтай ертөнцөөр явахтаа хэрсүү байна гэдгийг сурч болохоор байгаа байхгүй тий жишээ нь. Тэгэхээр хүн ерөөсөө өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд ганцаардлаас гарч чаддаг тий өөрийгөө эмзэг тийм сул дорой гэж бодож болохгүй. Бие сул тавьдаггүй л ах хэрэгтэй байхгүй. Ер нь бол ийм хүнд хэцүү асуултын маш энгийн хялбар шийдлийг хайсан хүмүүсүүд л эднэрийн ер нь хавханд ордог юм билээ тий. Тэгээд бүр ингээд амьдрахаасаа айдаг тийм одоо баг одоо нөгөө сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очиж хөвтдөг болт юм л шүү. Тийм хүмүүсүүд хэд гарсан тийм. Тэгээд цаад бол юу ч шудлаа ярьж магадгүй бүр ингээд улаандаа гарцсан дөвчтэй тийм ээ. Бүр улаандаа гарцсан. Тэгээд өөртөө шагнадаг, өөртөө академийн одоо хүндэт доктор, профессор олон улсын одоо хүндэт гишүүн юу шүү. Амар ингээд тэгээд одоо медаль бас үлдэн ингээд тий. Тэр нь тэгээд нэг ёсны одоо нэг тийм корпоратив бизнесийн арга юм шиг байгаа. Тэр энэ Соболовын одоо ингээ явуулсан жүжиглж байгаа хүн нь очиод 4-5 сертификат авсан бүр одоо медаль авсан хэлсэн тий. Би энэ бүхнийг яахын тулд нийтдээ 35,000 рубль зарцууллаа. Тийм ээ. Тэр чинь одоо бас одоо 50-ыг би зарцуулсан бол бүр илүү хүндэт авах байлаа гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л бизнес. Ерөөсөө суур нь бол мөнгө л тийм ээ. Энэс шүний зовлон нэмэлэх хэмээн тэрэ тийм бол байхгүй тий. Тэгэхээр бол ер нь хэрсүү байх хэрэгтэй юм бэлээ. Бие дааж сэтгэдэг тий. Асуудлыг өөрөө шийддэг, найз нөхдөд байдаг тийм ээ. Манипуляцийн аргуудыг таньж мэддэг. Телевиз, медиагийн тийм рекламанд автдаггүй. Рационал сэтгэлгээтэй тий. Хитрхи тийм эмоцод автдаггүй. Тийм л одоо болгож одоо өөрийгөө зөв авч явах хэрэгтэй юм шиг байна тий. Яг үнэ. Би бол яг тэгж л ойлгосон. Тэгэхээр энэ айгүй хэцүү. Хамгийн хэцүү юм чинь одоо яг энэ. Би харин таныг энэ нэвтрүүлгийг санал болгоход айгүй олзуурхаж үзсэн. Яагаад гэвэл өөртөө итгэлгүй зовж шаналж байгаа хүмүүс зөндөө штэ. Хаа нийгэмд те. Тэгээ би энэ бас юунес судалж үзсэн. Чат GPT-гээс асуулаа би. Иймэрхүү одоо ийм домч далдыг харагч те үзмэрч одоо бүх асуудлыг шийдэгч экстрасенс те зөв бэлгтэн эдэр ямар одоо бүс нутагт илүү хүчтэй те илүү тархсан байдаг вэ гэдгсэн чинь хуучин социалист лагерын орнууд Аз тэгээд Латин Америк гэдэг чинь. Африк тий. Африк эднэр те. Тэрнээс биш ийм нөгөө алтан миллиард гэдэг өндөр хөгжилтэй улс орнд бол арай бага юм шиг. Гэхдээ ер нь хаа газрын хүн болоо. Бага тий. Бага шүү дээ. Тэгээд одоо манипуляцид автах тийм рационал анализ хийж чаддгүй тийм сэтгэлгээтэй хүмүүс бол хаасайг. Хүмүүс бүгд л адилхан тий. Тэр бас хэлэх хэрэгтэй баг. Энэ хүмүүсүүд бол ийм шашны янз бүрийн атрибут тий хэрэгсэл юмыг тий хувцас одоо юу гэдэг тий юмыг ашиглаж хүнийг ингэж тархин нэрвүүлэхийг хичээдэг. Бид нар бол хэдэн мянган жил хэдэн 100 жил үргэлжилсэн шашинд бол мэдээж хэрэг хүндэтгэлтэй хандна тийм ээ. Шашин гэдэг бол огт өөр тусдаа тэр бол философи тий өөр тусдаа зан үйл эднэр одоо тий огт өөр институт гэдгийг л ингээд салгаж тавих хэрэгтэй байх гэж би бодож байна. Мэдээж. Тийм бид нар бол энэ шашин руу чиглэж ингэж ярьж байгаа ерөөсөө биш тийм. Харин шашны одоо янз бүрийн зан үйл тэр өмсгөл хувцс тий одоо юу гэдгийг хэрэгэлдэг зүйлийг ашиглаад хүний тархийг ингэж
бадж байгаа тий худлаагаас зовлон дээр нь зовлон нэмж мөнгө төгрөггүй эд хөрөнгөө олгож байгаа хүмүүсүүдийг л ярьж байгаа шүү дээ. Мэдээж тий энэ ер нь энэ л тухай байгаа шүү дээ. Тэр зөв мөлгийн тулаа гэдэг чинь ямар цаана булхай байдгийг. Тийм булхай байдаг. Тэр хүмүүс нь яг жинхэнэ юм мэрэглээд олоод үдчихэж гэнэ үү. Нөгөө нэг ингээл нэг юун дээр нэг тосгонд очиод таны хүүхдийг ялуулсан байна, энэ гэсэн байна гэдэг ийм учир битүүдийн хэрэг дээр очиод ингээл дуртай юм ярьж байгаа үст тий. Тэгсэн чинь өмнө ингээд хүн явуулаад тэр чинь яаж судлуулдаг бүх технологи анкетын авдаг тий. Анкетын бүгддэг мөлдүүд тий. Нөгөө шүүх мөх дээр нь очиж архивыг үздэг тий. Тийм байгаа байхгүй. Тэгэхээр чинь ер нь энэ үзмэрч гэдэг нь бол зүгээр ингээд нөгөө экран дээр гарч ирдэг тоглолдог цаана бүр багтай тий. Тийм. Бүр багтай тий. Энэ Энэ бол тэгээд ийм мехтист амар айгуу гол үгнээс би сонсчихсон. Мехти Монголд ирсэн Уу харин тийм бүр тий. Одоо тэр нөгөө нисхийн тент ч өчнөө олон хүн цуглуулсан шүү дээ тий. Тэг болооч гэж хэлмээр байсан. Одоо болооч л гэж хэлмээр байна. Тий. Тэг дотроо бол манай хүн бүгдийг шоолоод явж байгаа шүү дээ. Тэр өөрснөө тэр нууц камераар авч байгаа бичлэг нь амар тий. Яаж инээж ханиаж тэгээ дүүжлээд амиа хорлмоор бол хорлчих хамаагүй. Тэр тийж ярьж байгаа шүү дээ. Тийм хайр найргүй. Ерөөсөө тийм хүнлэг ерөөсөө агуулмж ерөөсөө байхгүй тий. Утга учир ерөөсөө болдог байсан бол том урагдахгүй болс аваад явчаарай гэж өвдмөр байлаа мэл. Өвдмөр байлаа гэж хэлж байгаа шүү дээ. Тийм хайр найр. Тий тэгэл тэргээр дагбалаад тоглоод үнэт. Тэр нэр үнэхээр амар санагдав. Тэгэхээр би бас ингэж яасан. Нэг найзынхаа яриаг сонсч ирсэн. Япон хэлтэй мундаг энэ одоо кино тий баримтат кино дээр ажилладаг найз маань ярьж ирсэн. Японд ингээд нөгөө social worker гэдэг лөө тий. Нийгмийн ажилтнаа. Тий нийгмийн ажилтны ангиудыг их нээж нийгмийн ажилтан нэг их олон тоогоор нь бэлдсэн байна гинэ. Тэгээд тэр бол аюу зүв байсан. Нэгдүгээрт ажлын байр нэмэгдэж байгаа. Хоёрдугаарт бас ингээд альва нийгэмд ингээд цөхөрсөн тий одоо шийдэл олж чаддгүй, итгэл үнэмшилгүй болсон, өөрийгөө голдог тий одоо маш их тийм цөхөрсөн хүмүүс байдаг л байхгүй ямар ч нийгэмд тий. Тийм хүмүүсүүдэд ингээд нөгөө тэр нийгмийн ажилтнууд нэм туслах үүрэгтэй. Тэгээд ихэнхдээ энэ нөгөө муниципал одоо энэ хотын захиргаа, дүүргийн захиргаа эднэрт ингээд юу яадаг харьяалагддаг. Тэгээд тэр хүмүүсүүд бол ингээд нөгөө тийм эмзэг бүлгийн хүмүүсүүдтэй хандаж ингээд бүр олж тий илрүүлж тэгээд тэд нар тийм туслах юм гайд сайн эднэр хийдэг тий. Ер нь энэ айгуу зөв шийдэл юм шиг санагдсан. Янз бүрийн домж үзмэрчний тэрэгсэн ачаач юм байсны оронд тий. Тэгээ ингээд байнгын сургалтанд суудаг байвал их зүгээр тий сэтгэл судлаач юм тий. Тийм одоо хүний майндтай яаж юу гэдэлээ хүндэтгэлтэйгээр хүний дигнитиг тийм үү эрхэм чанар хүний эрхэм зэргийг нь ингэж те унгаахгүйгээр хүндэтгэлтэй яаж харьцах вэ ямар үг хэлэг ашиглах вэ гэдэг. Тиймэрхүү сургалттай тийм ингээд бүр юм нийгмийн ажилтнууд бэлтгэх айгүй чухал юм шиг санагдсан. Магадгүй манай нийгэмд энэ ирээдүйд хийх ёстой ажлуудын нэг байж магадгүй юм те. 100% санал. Бид нэр одоо хаашаах бит хоёр бол ийм одоо дээд сургуулиудад ийм ангиуд нээгдээсэ те. Тэ ингээд сэтгэл судлаач одоо тэр юу гэдгийг те одоо санхүүгийн зөвлөгөө өгч чаддаг эднэр те өөрийнхөө хувийн санхүүг хэрхэн яаж авч явах вэ гэдэгт нь тусалж чаддаг те маш олон ийм хүнд хэрэгтэй талуудыг ингээд скил болгоод өөртөө шингээгээд авцсан тийм нийгмийн ажилтнууд байвал их зүгээр те өөрийнхөө биеийг яаж зөв авч явах вэ зөв хооллолт ямар байх ёстой хөдөлгөөн дасгал яаж хийх вэ гэх мэтийн те зөвлөгөө очиод өгчдөг тийм нийгмийн ажилтнуудыг бэлдүүл ядахтал хүн туурдаг тийм хуурдахгүй ингээ анализ хийж чаддаг тий рационал сэтгэж чаддаг тий рекламанд ингээд нөгөө хөөрч тий золиос нь болдоггүй тийм арга чаргыг зааж өгдөг тий тийм нийгмийн ажилтнууд манайд бий болоосаа гэж бодож байна тийм ээ өстө 100% санал нийлж байна тий одоо ингээд сошиал айгүй хөгжөө тэгэл тэр таро маро нөгөө хөзөрөн штэ тэргээр мэрэгэл ингээл зөндөл юм явж байна тий тэгэхээр энэ болгонд л автагдахгүй байх л тийм ээ тий одоо нөгөө мөрөдө тоглоомд орох тэгээд ингээд бүр архинд орсноос 7 дор хард архинд орсноос 7 дор амар хамааралтай болдог гэж байгаа штэ тий тэрнтэй адилхан яг ийм юмд орохоор тийм байна
Тэгэл бүх юмнаа тавьдаг. Тэгэхээр энэ бол нийгмийн аюултай үзэгдэл байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ асуудлыг Нэг нь баяжж яадаг тийм ээ. Цаана нэг нь баяжж яадаг. Тэгээ нэг нь бол амиа хорлоод бүр ингэ шүүрээд бүр ингэ. Тэгэхэд манайх шиг ийм одоо хүн ам цөөтэй газар бол нэг хүний ам болгон үнцэнтэй байна шүү. Тэгэлгүй яах вэ? Монгол хүн болгон бидэнд тийм Монголын иргэн болгон чухал байгаа шүү дээ. Тийм шүү дээ тийм. Тэр нэг тийм хичээч. Тэгээд энэ дээрээс аюу олон юм. Тэгээд ер нь Орос Монгол байсан жоо төстэй шүү дээ. Төстэй. Тийм хуучин социализм үеэс тэгэл одоо тэгэл бараг жидэж явах юм сэтгэх нөхцөл аюу төстэй болсон тийм ээ. Та бид нар бол мэдгүй ш мэдэн тийм ээ. Тий харин Тэр бол 10 жилийн симпайко хай манайхаас 4 ах төссөн би 4 дүү төгссөн хүмүүс. Тэгэхээр Оросын юг бол сайн мэднэ мэднэ тийм. Тэ орч ихгүй л дээ зөвлөлтөө. Зөвлөлтийн гэж нэр. Тэр юу одоо юг бол сайн мэднэ. Тэгээд яг битгийг гоо. Тийм. Ахуг мэднэ. Ахуг аргагүй бид нар шилжилтийн үед явж байгаа учраас ийм үзэгдэл гарах нь аргагүй тий. Тэгээ энийг даван туулахад бид нар яаж бие биендээ тусдсан болох вэ гэдэг байгаа юм тийм ээ. Тэр нэг юугаас аваад ялагаа шоолол ингээл байсан тийм ээ. Тэр чи бидний эмгэнэл واخгүй юу? Бид бүхний эмгэнэл واخгүй. Яг тэр заалан суугаад тэр төрөвчөд алж байгаа хүмүүсийн дотор бидний хамаатан садан тийм ээ. Таньдаг хүмүүс байгаа шүү дээ. Найз нөхөд ч байгаа. Тийм найз нөхдөд ээж аав ч юм уу, эмээ өвөө ч юм уу байгаа واخгүй. Тэгэхээр тэр бол бидний гутамжиг واخгүй. Тэгэхээр ингэж штэ хаашаахаа ихэнхдээ ер нь 95% нэмэгтэй үйлчлэгч байдаг гэж штэ. Тийм байх. Тэгэхээр эрэгтэйчүүд та нар ингээд лид хийж одоо ер нь тийм. Ер нь бол энэ ингээд тэр нийгмийн ажилт нь уу одоо юу гэдэг нь зөвлөгч гэдэг юм уу те тэр ингээд институцийг бий болгох хэрэгтэй байх нь штэ. Тийм. Ер нь тийм. Тэгээд хүн тэр нэг хялбар амьдрал бүх юм ингээд тэгээ өөрчлөгдчихнэ гэдэг тийм бас сайхан л тийм хизээ тийм юм байхгүй те. Тэр бас нэг амьдралын коуч байх хэрэгтэй тийм амьдралын коуч байх хэрэгтэй. Тэгэхээр эрэгтэйчүүд маань лид хийж те одоо ингээд зааж явах хэрэгтэй юм шиг надад санагдсан. Тэгээ гендрийн асуудал энэ тэрэ эмэгтэйчүүдийн квот 90 гэжийн оронд те бид нар эмэгтэйчүүд бас ингээд 90 сар бол ухаантай ингээд авардаг байх хэрэгтэй байх нь шүү дээ. Тийм ээ. За. За бид хоёр өнөөдөр энэ нэг ер нь гэхдээ өөрснийхөө бодлыг яг энэ кинон дээр баримтат кинондоо тулгуурлаад ингээд та бүхэндээ хүргэлээ. Тийм. Тус нэмэр болсон бол их баярлалаа. Тийм. Тэгэхээр энэ үнийг идүүшээ кчорту гэд манайхан юун дээрээс сайгаад үзэж болно. Би монгол хэл дээр орчуулагдсан ямар нэгэн айл шуугаар үлээ цацагдсан байгаа. Тэр үнийг олж явуул үг ингээд олон нийтэд ингээд бүр ингээд фэйсбүүкээр тараамар санагддаг байхгүй. Энэ үнийг үзээч. Ийм юм байдаг юм биш үү? Анхаараач. Болгоомжлооч. Тийм харин энэ айгуу надад таалагдсан харин. Тэгээд юу яг нөгөө settings-д нь ороод англи хэлтэй хүмүүсүүд нь бол англи нөгөө subtitle тий. Тийм. Европыг ингээд сонгож аваа тий. Өөрөө мэддэг хэлээр тий. Япон бол Япон, Хятад бол Хятад тий. Тэр хэлээ ингээд сонгоод үзэж болно шүү дээ. Маш өгөөжтэй нэвтрүүлэг байлээ. Энэ бол үнэхээр их олон жил ерэн сурвалж илж маш сайн мөнгө хөрөнгө зарцуулж хийсэн нэвтрүүлэг байлаа тийм ээ. Тийм олон жил зарцуулсан тийм ээ. Нөр өөрчлөлийг ингээд илчлэнэ гэдэг бол маш том ажил шүү дээ бас. Тийм. Энэ мөнгөтэй хүмүүс чинь бол яаж ч мэдхээр тийм ээ. Амар. Тийм. За тэгээд дараагийн бичлэгээр дахин уулзлаа. Тэр баяртай. Баяртай. Бид өчигдөр дэше шүү дээ. Баяртай. Баяртай.